Арайга би чинь одоо Хэнтэй аймгийн Ганшир сумын төрсөн, өссөн. Энэ хуучин одоо манай Ганшир сум чинь нөгөө нэг сум байж байгаад сүүлдээ хоёр хэсэг хуваагдаад. Нэг нь энэ хуучин Ганширтай өөрөө урагшаа буян сум гэж салаад. Манай ээжүүд одоо буян сум мөн харьяат Дундгийн дайрий гэж хүн байсан. Аав маань бол энэ Ганширын зондын цэнт Наваны цэнт гэж хэлдэг юм байсан. Бид ичнэ хэцгээс аруулаад орж өссөн. Абочинч өссөн хүмүүс байгаа. Тэгээ манай аавын удам авгийнхан бол одоо энэ Ганшир сумдаа бас нэртэй явстай 60 хашрын гэдэг ийм удмаар бий явуулаад явж идэг. Ээжийнхэн талдынхан маань болсон. Ойжоо тайчихын гэсэн юм удам судрыг гаралтай хүн байна гэдэг. Ганшир сумдаа 4-р анги төгсөөд Хэнтэй аймгийн 1-р 10 жилд 8-р анги төгссөн. Тэр үед нөгөөх одоо сургууль соёлж явъя гэж бодоогүй ээж аав маань одоо бас илгээлтээ хийсэн гэж тэр үед байсан. Илгээхээр одоо хөдөө ээж аав дээр туслахаар одоо олцсон болоод гарсан. Тэр үед ч одоо нэгдлийн олон мянган мал малдаг байсан. Тэрэнд нэмэр болоод ингэ явж ирсэн. Тэгээс үүдээ одоо энэ сумын төв рүү орж суман дээр ажил хийгээ сумаас одоо бас өдөөжхөн механикжуулагч гэдэг юм бодготтой гэдэг. Тэгээд арга усаа сургууль нэмээд очиж одоо өдөөжхөн механикчулж болж буян төргөл нэгдлийг бас ажил албыг залгуулж хадлан бордоо харгаад өөрсдөө жиг бүх юмд нь одоо ингээд явдаг байлаа. Тэгээд одоо цэрэгт яваад цэргийн албыг 3 жил Эрдэнэтийн дивизиал паасан. Цэрэгт очингуутл одоо шалгаад одоо бас хөгжмийн салаа гэдэгт аваад. Тэнд одоо мэргэжлийн хөгжимч болох зам маань тэндээс эхлэлтэй. Ер нь бас би ч багасаа бас энэ сум орондоо хөгжим тоглох их дуртай. Манай аав чинь өөрөө тийм урлагийн давьяастай хүн байсан. Аль ч хөгжмийг бариад тоглодог, өөрөө уртын сайхан дуулдаг. Энэ Ганшир сумын найр хорин бол манай аагуугаар ер нь байдгүй. Өөрөө хуур сайн тоглодог. Тийм алиам болсон ушин зантай. Мөн сайхан баригддаг. Сумын заан султай хүн байсан. Тэгээ манай дүүч гэсэн бас аавынхаа удан судрыг залгаад бас сумын заан султай хүн одоо тожилгээд аймгийн зан гэдэг. Би ч гэсэн бас залуухандаа бас үеийн хинтээ бас сумандаа бол үздэг л байлаа үеийн хинтээ. Тэгээс нэг мэрэгчлэн болохгүй байсан байгаас ер нь бүх мөхтөр адуу малаас ирж байгаа хонди байдаг байсан. Тэр маань ч одоо нөгөөж энэ урлагийн замд орох зам байсан болов уу гэж боддгийм аа. Би анх энэ урлагийнхаас өмнө 1983 оны 7 сард анхудаа хөл тавьж ирсэн. Цэргийн хөгжимд байжгаад 3 жил суралцж хөгжимчин болж байгаад энэ хаан эдэж бол анх ирж исэн. Хамгийн анхны дарга одоо хаан эдэж бол анхны дарга Наран гэрэл дарга урлагийн гавьчлалтын гов багш хоёр маань одоо намайг гар дээр тосон авч энэ чуулгын уран бүтээлийн замд хөтлөн оруулсан юм байна. Хэнтэй аймгийн намаа хорооноос дуудлаа гэд би зүгээр гайхаад зэрэг мэрэгч одоо ямар шүү юм боллоо гэж бодох шиг. Тэгсэн харин манай найз Дарханбаатар гэж одоо бурхны орд явцсан байгаа. Найз маань урд онд нь хаалгадаад энд ирсэн байгаа. Эдгээр цуг зэрэг хөгжимд цуг альж ирсэн. Тэгээ найз маань ирээд тэр бол Ганширт нэг мэрэгжлийн
шохоо хөгжимчин байгаа гэж хэлээд тэгээ тэрийн дарга нар сонсоод тэгээд дуудуулсан байсан. Тэгээ сэргийн 3 жилд хөгжмийн боловсролыг нэлээ шахуу эзэмшсэн гэж болно. Тэнд дандаа мэрэгжлийн хөгжимчид дандаа ахлагч нар байдаг зэргийн хөгжимчин шаардлага өндөртэй. Тийм болохоор хөгжмийн тэнд одоо ихэхэн түргэн шуурхаагаар сурсан байсан юм байна. Алтан үеийнхэн гэж хэлж болно. Манай ахмадууд миний багш нар цэвэн долгор гэдэг сайхан хөгжимчин байлаа. Авьяастай бас хөгжмийн зохиол бичдэг. Мөн одоо Сүхэ гэдэг одоо Монголын ганц гэж байсан нэг эрэгтэй шанцчин байлаа. Тэгээд Наран Мантах гэдэг бас нэг авьяастай одоо яг миний гарын багш Содмын Наран Мантах гэдэг байсан. Лам Сүрэн гэдэг манай нэг шансны сайхан ягч байлаа. Тэгээд энэ хүмүүсийн гар дээр би энэ сайхан сүмдээ 40 жилийг ардаа өнгөрөөсөн байна. Энэ сайхан шин театр, энэ сайхан жин уулгынхаа байранд ороод бид бүхний ажил хөдлөр урагштай, өөттэй өнгөтэй их сайхан байна. Шин залуу дарга маань одоо анхны чуулгынхаа бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж мөн энэ шин чуулгын маань одоо техник, гэрэл техник, тайз дэлгэц бүх юмнууд орчин үеийн шаардлага хангасан ийм сайхан чуулгатай болоод уран бүтээлчд маань одоо хийж бүтээх их эренжилтэйгээр ажиллаж байна бид нар. Ийм хөгжимдөр одоо энэ 40 жилийн хугацаанд тоглож сүүлийн одоо 20 гаруй жил одоо хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Ийм одоо олон жил ажиллаж байгаа ийм сайхан уран бүтээлч. Манай дугаар одоо сайн жин бичнээс гадна сайн хөгжмийн багш. Зөвхөн одоо энэ дуужгийн чуулгад хөгжимчтэй ажиллаж зогсохгүй. Дунд сургуулийн сурагчид, ардын авьяаснуудад хөгжим зааж, уран бүтээл төвөргөж, олон сургууль, олон байгууллагад, олон сумдад ажилласан ариун баяр туршлагатай ийм сайн уран бүтээлч. Тэгээд анхан намайг одоо энэ хөгжмийн зохиол бичүүлэх уран зургийг одоо манай чуулгын дараагаар олон жил ажилласан урлагийн гавьяа зүтгэлтэн авир гэдэг хүн байгаа. Тэр хүн одоо мөн урлагийн гавьяа төрсэн болсон манай найз Оюнбаатар Бэтрийг нэг нь бүжгийн хөгжим хий, нэг нь бүжиг дэглэл гэж анхан одоо даалгавар өгөөд тэгээд тэрийг Бэтэр бас чадлынхаа яриа сэтгэл гаргаж хийсэн нутгийн залуус гэж нэг бүжиг байдаг. Тэр өнөөдөр бас бараг 30 жилийн тайзан дээр амьлаад ингээд явж байгаад мөн авир мэд дараагтаа их баярлж авдаг. Энэ уран бүтээл ангуйчтай бол үнэхээр энтийн нутгийн цоглог залуусын талаар тэрч манай дугуйл одоо манай ганшар нутагт одоо Мегмар хатан гэж их сайхан нутаг хайлсан ханхар залуу байдаг байлаа гэд. Тэгээд тэрнийхээ тухай надад ярьж игэл би тэрнийх нь одоо зан төрхийг танихгүй л дээ. Тэгвэл иймэрхүү залуу болоо өнтер гэсэн байдлаар төсөөлөн бүжгийнхээ дэг тавилтыг тавьж нутгийн талаас гэдэг бүжиг гарсан төвхтэй. Сүүлийн 20 жил бол өөрөө одоо багш болж олон одоо хөгжим зааж одоо энэ чуулгын хөгжмийг найруулж одоо үндсэн хөгжимдээ найруулж бичнэ гэдэг бол бас их хүнээс эрдэм мэдлэг арга туршлага шаардсан ийм ажил. Тэгээд энэ ардын дуужаа хангийн төвчд бол чуулгад манай дугаар бол тэгээд сайхан гавьяатай сайн хөгжимчин, сайн хөгжмийн багшаа харуулсан юм уран бүтээлчтэй. Тэгээд 1983 онд намын товараа улс төрийн төвчөөний тогтоолын дагуу Хэнтэй аймгийн өргөтгсөн соёлын ордныг ардын дуужийн чуулга болгоё гэсэн одоо мэрэгжлийн чуулга болгоё гэсэн тогтоол гарсны дагуу манай Хэнтэй аймагт ардын дуужийн хан энти чуулга анх үүсэн байгуулагдсан төвхтэй. Яг энэ үеэр бол миний хувьд бол Хэнтэй аймгийн өргөтгсөн соёлын ордонд 9 дэх жилдээ ажиллажсэн байсан ийм жил юм байгаа юм. Тэгээд 83 онд манай аймаг болоод
одоо сojin ордонд ажиллаж байсан мэрэгжлийн жижигчтэй мөн дээрээс нь сургууль соёлогч хөвчөөсөн мэрэгжлийн жижигчд мөн хөдөөгийн орон нутагтаа байгаа ардын авиаснуудаа нэгтгэж одоо ардын дуужийн хаан тийч болгохаа бүрэлдэхүүнийг одоо бий болгож байсан. Одоо 16 бүжигчинтэй, 24 хөгжимчинтэй, 16 дуучинтай ингэж одоо анх хаан тийч болго үүсэн байгуулагдаж байсан юм аа. За яг энэ үеэр 83 онд Эрдэнэтийн одоо цэргийн ангийн хөгжмийн ангид одоо цэргийн албааж ирсэн одоо 3 залууч бол манай хаан тийч болгод анх орж байлаа. За энэ дотор бол одоо гомбын одоо хөгжмийн зохиол манай гом багш маань Батболд, манай дугур маань мөн одоо яач хөгжим тоглодог байсан Догийн Дархан Баатар маань одоо ингэж хүлцэн ирж сайхан 3 шичгэнсэн сайхан залуучуудаар бид нар боловсон хүчнээ одоо нөхөж байлаа. Хуучин жуулга гэж хэлж бас эвгүй л байдгийг. Одоо бас жоохон эзэнгүүрээд сэтгэл жоохон эвгүй л байх юм. Шинэ театр, сайхан театрт орсдоо бас баяртай байгаа. Гэхдээ энэ хуучин жуулга бас эзэнгүү байгаад байхаар жоохон сэтгэл жоохон тиймэрхүү л байдаг. Энэ сайхан сүмдээ би олон сайхан уран бүтээлүүдийг хийж, олон сайхан уран бүтээлчтэйгээ амьлуулж ингэж ирсэн байна. Би нэг бүжгийн хөгжим гэхэд нэг 20 гаруй бүжгийн хөгжим энэ хаан тийч болохтай хийсэн байна. Дууны ай гэхэд нэг хосног 30 гаруй дууны ай хөгжим бичсэн байна. Тэгээ хөгжмийн найруулга, ардын дууны найруулгууд бол нэлээд олон хийсэн. Дуустайхаа дуунд одоо 30 40 50 болсон байх. Дан хөгжмийн зохиолуудыг одоо хөрвүүлэг найруулгуудыг бас нэлээд хийсэн. Бас 40 50 аж ахуй уран бүтээл өнөө хүртэл хангагдаж болох уран санд байж байгаа. Тийм болохоор энэ миний энэ сүм бол одоо надад их өгөөж өгсөн ийм сайхан сүм байгаа юм. Энэ жуулгатай би төрийнхөө шагналуудыг хүртэж байлаа. Соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг мөн энэ тайзан дээр авч ирсэн. Тэгэл өдрийн хүнд би одоо алтан гац өдрийн гаврын улаантгийн одан гээд бүх шагналууд миний энэ сайхан сүмтэй энэ хамт олонтой байна. Холбоотой байдаг юм аа. За манай дүү бол ер нь багасаа их манай гэрийн ганц сайн малчин байсан. Малдаа нүдтэй, малдаа дуртай. Тэгээд бас тэр жанараараа ч юм уу ингээд малчин болоод сайхан яваад улсын сайн малчин болтлоо одоо ингэж хөдөлгөөр зүтгээд ингээд улс төртөө үлдээд ингээд явж байна. Манай аав чинь бас нэлийн залуухан өнгөрцөн. Тэгээд айлын том ах болохоор чинь би хэдэн дүүнэрээ ерөөс бүгдийн тусна гаргасан. Ээж маань бол нэлээд олнооссан. Ээжтэйгээ хамжид одоо 3 4 ихтэй дүүгээ би айлгаар болгож тусна гаргаж гэр орон барьж өгч найр өргөний хийлгэж том ахихаа аваад тэгээд аавын орыг л эзэлж байсан шүү дээ аач. Энэ жуулгад 40 жил болохтой би бас нэлээд олон хөгжимчдийг мэрэгшүүлж өөрийн гаргаараа сургаж хөгжимчин болгосон байна. Тэгээд дээр үе чинь одоо мэрэгжлийн хөгжимчин гэж байхгүй маш ховор байсан. Тийм болохоор бид нар ч бас энэ сум орон нутгаар яваад айл бас нэг хөгжмийн сонсголтой хөгжид дэвчгэр хөөхд өнө гэдгийг ярьж сураад ингээд хөгжимчнөө хөгжмийнхээ бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг байсан. Тэр дотроос нь олон сайхан хөгжимчид одоо хүртэл хөгжмөө тоглож бас энэ урлагийн их талаад одоо бас онгот тиймэртэй яваад байрлаж явдаг. Тэгээд хамгийн анхны маань шав гэхэд одоо эврээрээ чин цаг баяргээд нэг хөө байна. Тэр одоо эдийн цэргийн дуужгийн жуулгад насаараа эврээрээ чин хийж байна. Өнөөдөр одоо ангийн дарга хийгээд явж байх шийтэй. Мөн одоо бас нэг эврээрэнд манай нутгийн одоо гашир сумын манай найзын хүү их наран бас сургаад бас өнөө хүртэл одоо Монголын шилдэг хөгжимчдийн нэг болоод одоо мөн хөгжим ангийн дараагаар ингээд ажиллаж байна. Би багштайгаа 2002 оноос хойш цог нэгдүгээр ажиллаж байна.
намайг галшир суманд байж захта нөгөө соёлын урлагийн 3 хоног гэж болоод тэрэнд манай багш очиж тэрийг бэлдүүлээд тэгээд манай өглөөч самдгаа гэдэг нэг найз тэрийг авчирч яасаа чуулгад оруулж ирсэн юм аа. Тэгээ багштайгаа өдөө болтол ингээд 22 дахь жилдээ цуг ажиллаж байна. Багш маань ер нь яг үндэсний хөгжмийн энэ хөг бүрэлдэхүүнийг энэ бүрэн байлгахын төлөө бүхэл амьдралаа зориулж байгаа хүнтэй. За би 1999 онд анх хан хэмтээ чуулга хэмээх том айлын босгыг алхаж орж ирсэн. Тэгээд хөгжим ангид хөгжимчнөр дугур багшийнхаа удирдлаганд 24 дахь жилдээ энэ жил ажиллаж байна. Тэгээд анх 99 онд 11 сар дагалдан хөгжимчнөр шалгуулж ороод дугур багшаа шалгуулаад за нот тэр үед чи одоо ингээд оронтой хөгжимчдийн уран бүтээлчдийн оронтой маш ховор байдаг гэсэн. Тэгээд чамд нот заагаад одоо сурах юм бол сонсгол авьяас бол байна. Тэгээд хөгжимчнөр авъя гэв. Тэгээд 5 сарын хугацаанд дагалдангаар ажиллаж дугур багшаараа нот заалгаж мөн даваач багшийнхаа удирдлагын дор бас паатл хөр дээр давхар нот заалгаж анх тэр нотыг ус гэсэн нэхлэн заалгаж өнөөдрийн 24 жилийн ард энэ мэрэгжлийн хөгжимчин хэмээх нэрийг хүртэж яваадаа маш их баярлж явдаг. Удаараа хөгжим тоглож байгаад ингээд цаашлаад бишгүр хөгжимчин болох гараагийн маань анх одоо дуурай багш маань тавьж за ингээд багштайгаа бишгүр хөгжим одоо сурч одоо үргэлжлүүлээд хөгжим ангидаа ажиллаж байна. Ингээд манай багш маань бол шудраг шулуун зантай. За тэгээд ер нь л дайчин багшийн маань одоо хийж бүтээсэн уран бүтээлүүд бол ардын доожийн хаантай шуулгын уран бүтээлийн санд бол их чамгүй олон байдаг гэж би боддог юм. Өдний зэрэгтэй юу маань эрхэм сайхан багшийн маань ач гавья гэж боддгоо. Анх бол одоо 13 онд энэ чуулгад орж ирэхдээ бол зөвхөн соёлын менежер удирдлагаар одоо төгссөн тийм хүүхэд орж ирж байсан. Морин уурын дүр байхгүй, их уурын дүр байхгүй. Одоо ингээд эргээд харахад бол миний хувьд бол одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ сайхан эрхэм цол хөндийг одоо хүртсээ. Энэ бүхэн бол одоо энэ эрхэм сайхан багшийн маань ач гавья гэж боддгоо. За яг одоо манай хэдэн шавнар бас одоо хүртэл ажиллаж байна. Энэ өдөр одоо манай инх нар маань хөгжим ангийн дараа болчоод соёлын тэргүүн болоод байж байна. Мөн омбрын алтан сувд гэж одоо морин хорчин маань байна. Тэр маань бас соёлын тэргүүний ажилтан болсон. Мөн одоо манай найз даваажийн хөө одоо гэрлэг гэж байна. Тэр хүнийг би анхан бишгүр хөгжим дээр гарын тавиулж нот цааж өглөө. Тэр маань одоо ажиллаж байна. Мөн одоо Архангай аймгийн нэг хөө одоо манай аймагт ирсэн. Тэр хүнийг морин хорчин болгож Йоо яадаг хүн яаж явах гацаач яваа. Йоо яасан ингэж аа. Аяр хүргье. Өө бороо гартаа болсон. За. За баярлалаа. Тэгээ Оюнбаатар өтөр бол нэлээд олон уран бүтээлээр хамтран ажилласан. Тэр насаараа л хоёулаа энэ чуулгын сайн сайхны төлөө энэ чуулгыг хүний дор оруулахгүй төлөө бүхий талд нь одоо зүтгэж явсандаа их баяртай байдаг. Одоо амар жаргалангийн аядуу гэсэн одоо том хөтлөөрөөр хангинтын чуулгынхаа анхны тоглолтыг хийж байлаа. Мөн тэрнээс хангинтын тоглолт цэцэн бэлэгт ардын аюулгүй за насны харгуу дуулалчуудыг он татаа гэсэн бүжгэн жүжиг гэдэг иймэрхүү том уран бүтээлүүдэд шинэ орсон залуучууд маань мөн одоо манай авьяаслаг багш нар маань одоо бид бүхнийг уран бүтээл хөтлөн дагуулж ингэж явсан төвхтэй. Манай хангалтын чуулган оронтой нэмэгдэж ангиуд маань
олон ангитай болж бүжиг анги, хөгжим анги, дуу анги гэж 3 ангитай байсан бол өнөөдөр драм анги, циркийн анги, тэгээ үйлдвэр техникийн анги гэдэг хүн хүчний хувьд ч одоо хангалттай болж уран бүтээл тойроход одоо их сайхан өгөөжтэй сайхан байна. Тэгээд хангалтын чуулгын хөгжим ангийн хамт олон бол энэ сайхан шинэ байранд орж хөгжмийн бие даасан 3 тоглолтын номеруудыг одоо бэлэн болгоод байна. Гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд. Тэгээс одоо өөрийнхөө үндэсний цонхол хөгжмөндөр хөрвүүлээд 20 гаруй номерыг бэлдэж тоглолтод бэлдэн байна. Мөн одоо гадаадын дэлхийн сонгодог болон дэлхийн киноны хөгжмүүдээс мөн 20-од хөгжмийн номерыг бас хөрвүүлэг хийж, өснийхөө цонхол хөгжмөнд хөрвүүлэг хийгээд тоглоход бэлэн хүүхэд багчуудаа бас хөгжмийн боловсрол олгохын тулд 3-4 удаа бас тоглосон байгаа. Хүүхдүүд маань бас халуун дотн хүлээж авсныг баярлж байгаа. Мөн одоо хосын тоглолт тэгээд жижиг зааланда хөгжмийн бас бие даасан тоглолт нэлээд удаа хийлээ. Энэ олон дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр хөрвүүлж тоглуулах маань одоо хөгжимчдийн маань ур чадвар нэмэгдэж байна. Тэгээд хангалтын чуулгын маань урын сам баяжиж тэгээд ард түмний маань бас хөгжмийн мэдрэмж дээшилж ингэж байгаад нас баяртай байгаа. Хүний хувьд бол манай дуур бол төлөвлөөр хүн тосрох өрөвчгөн. За ер нь бас хийх юмныхаа төлөө их сэтгэл гаргаж зааж явдаг түүний хөдөлгөөний төлөө энтэй ч хамаагүй одоо асуудалгаа хийж явдаг юм зантай хүн. Ер нь яг юмд бол жоохон тийм дайчин ирэмгүй ханддаг. За тэр мундаг багш нарын талд одоо залгаад бид нэр одоо үргэлжлэл болон багш нарын албыг хүлээж авсан. Миний хувьд бол одоо эрхэм гавьяат урлагийн галзалтын дандны мессенжер гэдэг хүний дарыг гიშгэж дугаар маань одоо урлагийн галзалтын гом багшийнхаа одоо нарыг хөрлөн одоо хөгжмийн багшийн ажлыг хийж ингэж хамтран ажиллаад бид тэр одоо өнөөдрийг хүртэл одоо 41 жил хамтран нэгэн байгууллагатай ажиллаж явнаа. Манай хөгжим ангийн хамт олон бол бас мэрэгжлийн театр шалгуудынхаа улсын уралдаанд олон удаа амжилттай оролцож тэргүүн хэрэг байруудыг одоо эзэлж явлаа. Энэ дотор одоо миний шавнараас удирдаач гам болдон маань одоо шилдэг удирдаачаар мөн госол хөгжимчин Батцяа маань шилдэг госол хөгжимчнөр мөн хөгжимчин оюун од маань шилдэг госол хөгжимчнөр шалгарч хамт олноо бас онлайн явлаа. Мөн соёлын яамнаас одоо зохион байгуулсан мэрэгжлийн театр шалгуудын улсын уралдаанд манай хөгжим ангийнхан маш амжилттай оролцож тэргүүн болоод дэд байруудыг удаа дараа эзэлсэн сайхан амжилттай явж байлаа. Мөн одоо миний бие бас мэрэгжлийн театр шалгуудын хөгжмийн багш нарын одоо уралдаанд 2 удаа тэргүүн байрны шалгарч бас одоо мэрэгжлэгт нөхдөд бас мандалж явсандаа бас баяртай байдаг. За тэгээ манай багшийн ерөнхий ааш зан төлөв бол хүн харахад бол их ширүүн юм шиг. Ингээд хурдан ярина, чанга дуурдаг, зандарч байгаа юм шиг зүгээр ярьж л байгаа юм. Тэгээд хүмүүс тэгтээ хөөх танаа энэ багш чи ямар ширүүн ааштай юм бэ гэлдэг. Яг ерөнхий өөрийнх нь төлөв зүгээр л ярьж байгаа нэг тийм чанга ширүүн зандарч байгаа юм шиг. Ийм төлөвтэй. Тэгсэн мөртлөө цаанаа бол тийм биш. Тэгээд үгүй байж байгаа юм аа гэж бид хэлдэг. Тэгээд энэ тэнд баригадаар тоглолтоор явах янз бүрийн одоо ингээд баг хамталнараа явах үед зус залуу уран бүтээлчтэй маш их төшөг толгоор болдог. Манай аавын аавч одоо бас энэ хуучин газар сумын гамданд унзад лам байсан юм билээ. Тэгээ бас хэлмэгдээд 10 жил одоо тэр хэлмэгдлийн шорон оронд яваад тэгээд шорон оронд явсныхан дараа манай эмээж хөрхийн хүндрэл суулнаас ордсон. Тэгээ манай аавч нь одоо дөрүүлээ эцгээсээ
эрүүл өнчин өрөөсүүлдээд өөрсдийнхээ хамаатан хар дээр одоо өргүүлээд тэгээд тэр зунди гэдэг хаар манай оглоод ингээд амьдэрч ирсэн байх. Наваа гэдэг хүмүүс маань одоо энэ ожиртын амдангийн хэдэн том байсан билээ. Бас тийм болохоор энэ нутгуусны гадар амдангийг бас түшгэлж орж гарахтаа мөргөж ажиллаж явдаг юм байна. Тэгээ манайхан бол ер нь манай одоогийн бол ерөөсөө энэ галшир уул гэдгийг гол нь тахин. Манай аавын талынхан гол галшир уулаа тахин. Манай ээжийн талынхан болохоор тэр артын уул гэж бас энд ингээ хоёр артын уул гэж байдаг. Тэрнийг дахиж төсгөл дээлж явдаг. Бид хэвэл тэгээд одоо хоёр талаа дагаад аль алийн л тэр хөндөж дахиад гооныхны юмд оролцож оросоо хөндлөж гэж явдаг. Өвгөн ноён бүрүүжийн энэ сайхан ордууны доон дээр одоо жил болгоно сайхан наадам болдог. Тэр наадмууд ч гэсэн одоо энэ уран бүтээлийн онгод хиймэр хөглөхөд их нөлөөлдөг. Сайхан хурдмаар хараад би ч бас багадаа бас урдмаар унжуулсан болохоор тэр морины хиймэр бас авшиг шингиж одоо бас уран бүтээл хийхэд нөлөөлж байдаг гэж бодож явдаг. Тэгээ манай энэ доовш одоо шөрөмсөн чулуутай дов гэдгийг одоо ингээд доошоо харахад л ингээд чулуу нараа өөр чулуун хүртэл шөрөмс шиг одоо ийм хэлбэртэй байдгаа бас их онцлогтой байна. Өөрийнхөө нутгийн энэ сайхан хайрхнуудыг шүтэж биширч уран бүтээлдээ бас оруулж ингэж явдгаараа бас бахархаж явдаг. Ер нь урлаг уран бүтээлийн ажил гэдэг бол одоо залуу насны сайхан цаг холбоо шаардсан юм ажил байдаг. Өнөөдөр энэ олон сайхан залуучуудтайгаа хамтран ажиллаж одоо бас нас нэмж цаашдаа ажиллах эрч хүч авч уран бүтээлийн онгод тиймэр сэргэж ингэж ажиллаж байгаад их баяртай байна. Цаашдаа хүүхдүүд маань одоо дэлхийн түвшинд төрсэн том уран бүтээлүүдийг хийж Монголынхаа театр шулгуудын хэмжээнд нэр сүрээ үргэлж хадгалж сайн сайхан яваасаа гэж хүсэж байна. За манай нөхөр энэ айл гэрийн хамгийн халамжтай хань сайн нөхөр, хүүхдүүдийн маань сайн эцэг. Одоо тэгээд амьдралын маань түшиг тулгуур болж явдаг. Сайхан түшигтэй хүн байдаг. Хандаа их баярлж явдаг шүү. Манай хүн 10 жилийн сургуулиас шинэ бүжигчин болоод ингээ хоёр анхан чуулгад танилцсан. Тэгээд Санжаа багш гэж актер хүн байсан эдэн бүжигчин охтуудаа харамлаад л тэгээд наагуусаа хөргүүж бадлаас нэг өөрийн болгоод л 1984 оноос эхлэв. Одоо хотл хамт амьдарч байна. Авитаж одоо хөө охин хоёртой. Охин маань нэлийн зэргийн санхүүгийн сургуульд төгссөн. Охин маань одоо сэтгүүлч мэргэжилтэй байна. Монцомай гэдэг агентлагт одоо ажилладаг. Охин маань одоо хоёрын одоо ажил хийгээд явж байна. Мөн одоо хүүхдүүд маань хоёр ашцэнэст зөвлөж өгсөн. Амьдрал ингээд ан идэж болохтайгаа насан турштай холбогдоод сайн сайхан явж байна. Анхан аав маань 5 хантайгэр барьж өгчөөсөн бол одоо бид тэр бас өөрснөө хийж бүтээж хоёрын ашаа байштай болж мөн цаана одоо ингээд бас орон сууцтай болоод ингээд амьдрал хангалттай болохтай өргөж холбоотой сайн сайхан явж бод баярлж явдаг юм аа.